Тэрсэн дөрөв цацах болжээ. Одоо Монголын хууны тэмгэрийн хэлэгч академик бүх хүмүүсүүдэд талархал илэрхийлэх их сайхан арга хэмжээ болж байна. Баярлалаа яах вэ? Баярлалаа. Баярлалаа. Спасибо. Ариун цэвэр өргөсөн зэргийг халдварт өгчигээ манай улсын эрүүл мэндийн салбарын гол асуудал. 1965 онд дэд профессор, жаргасан профессор 2012 онд эрүүл мэндийн чиглэл ухааныг сургууль донсолцоож байсан тийм донсолгоотой он жилүүдэд багш жинхэнэ нэг бөөр зам хүний их хэмж мэрэгчлэр дөрвсөн 1971-ээс эрүүл мэндийн тогтолцоонд энэ өрхийн эмнэлгийн одоо тогтолцоог юмдаа сайжрах сайжрахад 1947 оны 1-р сарын 11-нд Цэлэн аймгийн баруун бүрэн сум төрсөн. Бүрэн дунд боловсролын аттестаттай 1954 онд төгссөн. Тэр өндөө Сүхбаатарын нэрэмжид цэргийн багш нар маань ярилцсан болохоор надад үнэхээр хэлсэн баг үлдсэн байна. Байж чаддаг байсан хүмүүжлэн дагаж яваа юм аа. Техникумд суралцсан нь түүний ирээдүйг тодорхой боллоо. Нэмд аваа техникум амт дүнтэй төгсөөд бидний оюутнуудыг бүгдийг авг нэрээр нь дууддаг ийм хурцаа ухаантай цаг хугацааны үед бас оюутан нуулж энэ багш нарын лекц хүндэтгэлийн хичээлийг бас сонсож явсан. Энд байгаа оюутан залуучууд маань ч гэсэн бас энэ сайхан усуудаараа энэ эрүүл мэндийн салбарынхаа энэ гавьяатан энэ одоо зүтгэлтэн энэ сайхан эрдэмтэн багш нараа та бүхэн маань үеийн үед бахархаж явах ёстой гэдгийг бас хэлмээр байна. Энэ санаачлалыг гаргаж энэ багш нартаа бас хүндэтгэл үзүүлэх дэгш насныхын ойг хамт олноороо ажиллаж исэн үндэсний төрөлх сургуулийнхын салбарын яамд нь бас санаачлал гаргаж тэмдэглэх бас санаачлалыг гаргасан сургуулийн хамт олон эрдэмтэн багш нар бусад улсуудаа бас талархал илэрхийлж байна. Та бүхэндээ бүгдээр нь ажлын өндөр амжилтыг хүсье.